За Оскар Пиастри China Хятадын Гран-прийн авраг болсон. Тэгээ 3 дахь түрүүг авч байна тий. Тэгэснээр өөрийгөө одоо баталж харууллаа юм. Тэ өнгөрсөн талаа бид гур ярьсан шүү дээ. За одоо багийн радио орж ирээд за чи хоёр хэн нэг вэ, хэн хоёр вэ? Одоо тэгээд Макларныг хэнийх нь ард зогсох вэ гэж юм те. Тэгэхээр өнгөрсөн жил яг нэг юм болсон гэхээр Пиастри одоо залууж болооч тэгээ Макстэй өрсөлдөөнд нэгэнд оноогоор ард хоцорсон байсан учраас ер нь улирлын хагасаас эхлээд ер нь хоёр жолооч болсон шүү дээ те. Тэгэхээр одоо яг тийм байдалд орохгүй тулд Норристтэй оноо ойрхон явж эхлэх хэрэгтэй байгаа. Өөрөө ч тэрийг одоо хамгийн том илэгдэл хэлж шүү дээ энэ уралдаанаар. Тэгэхээр хоёрын хувьд одоо Пиастри авраг болох материалтай жолооч мөн үү? Одоо энэ жил эсвэл аврагын талаа өрсөлдөж. Миний хувьд юу нь бол мөн. Ер нь юу л юм шүү дээ. Норрисээс илүү юм. Норрисээс илүү ер нь илүү үзнэ. Зан характерын хувьд чанга жон шазруу юм шиг. Нэлцэр чимээгүй. Тий, чимээгүй олон үгүй. Нэг Ким Райкон шиг. Тэгвэл л хийдгээгээл олон юм ярихгүй явж байна. Яг тиймэрхүү талын юм шиг. Төмөрөх маш. Андаа бол манай хүн бол чилка шүү дээ. Бас жоохон юу чилрэл ээж хахад. Мүүднээс хамаардаг. Жоохон ингээд юм болохоо болж тэрийгээ дагаад унаад ингээд унжигаад тэгээ нэг хүн ирээд дэмжээ за хөшөө юм ингэж байна. Одоо гоё юм штэ гэх нэг жоохон тийм хэлдэг юм шиг. Пиастри бол юм маа нэгштэй юу болж байна. Зүгээр. Би ялна. Дараагийн удаа би өстой тэгвэл яг нэг иймэрхүү юутай юм шиг. Юм нэг дотор нь авраг сэтгэл зүгээрээ ингээд унаад байдаг. Авраг болж болох тийм материал нь дотор нь бүх юм өртнөл байгаа ах гэж. Одоо зүгээр туршлага жоохон багтдаг. Энэ жилээс яг машин нь бол байна. За жолоочууд одоо материал байлаа гэж хоёр бодчих. Тэгэхээр энэ жил харин тэгвэл Пиастри одоо авраг болж чадах бол. За одоо тэгээд юу даах та. Тэр машинаас шашин. Одоо ингээд одоо пост баг нь одоо яг араас нь гүцэд Макларнаас гүцэд ирэх юм бол хэцүү баг. Тэрнээс одоо яг 22 онд Red Bull дийлдэхгүйсэн шиг Perez дээр 1-2-т орсон шүү дээ. Тэгээ тэрэн шиг дийлдэхгүй яваад байх юм бол Piastri л үзэх баг. Би яг энэ момент хэлэх гэжсэн. Өөр багууд ирээл кача фичгүүл бол яг Ландо энэ хоёр өрсөлдөл бас шатарч тоглох. Гэтэ энэ хоёрын одоо ингээд харилцаа хэрвээ яг тим дээрээ тулвал хэр хүүтрэх бол би яг нэг үлрэл эхлэжсэн. Одоо Rosberg Hamilton. Тийм. Ер нь бол Макларен дотроо ер нь жоохон зодоо эхэлнэ. Яаж зүг хүн штэ. Магадгүй ахаад ийм боломж олдохгүй мэдгүй штэ. Тэр 26 дараа жилээс юуж болох юм. Тийм Макларен ингээд сая 20 жилийн дараа штэ. Аваа штэ. Биш аюулаа.